Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хятадд гарсан, Хятадд бүр маш их шууган тарьсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Өнөөдөр та бүхэндээ Woo платформ дээр гарч эхэлсэн Ордоо нэртэй 6 ангид Монгол триллер гэмт хэргийн төрлийн цувралыг танилцуулъя. Өнгөрсөн 7 хоногт би үзэж эхэлсэн. Энэ кино эхний ангиасаа л миний анхаарлыг татаж, дараагийн ангийг нь тесэн ядан хүлээхээр маш сонирхолтой санагдсан. Киноны эхний анги дээр гарсан үйл явдал нь болохоор нас тогтож амьдралын ариун туршлагатай болсон нэгэн сэтгэл зүйч дээр цагдаагийн 2 мөрдөгч ирдэг. Гэвч тэднийг бараг эмнэлгийн үдээр орж ирэх үед нэгэн бүсгүй эмнэлгээс ор сург алга болсон байсан. Үүнээс хойш цуврал аллгуу дараараасаа гарч эхлэн 2 мөрдөгч болоод сэтгэл зүйч хамтран хэргийг тайлахаар ажиллаж байгаа тухай гардаг. Гэвч хэрэг улам бүр эдрээтэй болж сэжүүр бүр шинэ асуулт дагуулсаар нийт мөрдлөг амаргүй замаар үргэлжилж байгаа талаар гарсан байгаа. Хэрвээ та бүхэн маань Руна ТV дээр гардаг бодит хэрэг мөрдлөг нууц түүхүүдийг сонирхон сонсдог орд дуу цуврал танд гарцаагүй таалагдах байхаа гэж би бодож байна. Энэхүү 6 ангид цувралыг та бүхэн Woo платформ дээр үзэх боломжтой бөгөөд эхний анги нь аль хэдийн цацагдаад эхэлчихсэн байгаа. Тиймээс оройн цагаар тухлан сууж чанартай Монгол триллер үзхийг хүсвэл орд дуу киног та бүхэн заавал сонирхон үзээрэй. Олон хүнийг айлгадаг хүн өөрөө олон хүнээс айж явах ёстой юм шиг. Та нарыг бүгдийг чинь хараал хэдээсэн. $2013 оны 2 дугаар сарын 19 Бээжин хотын Хайдан дүүрэгт 20 орчим насны нэгэн эмэгтэй цагдаагийн хилтэст сандран гүйж ирдэг. Түүний хэлсэн үг тэнд байсан хүмүүсийг цочирдуулсан. Тэр хэлэхдээ 5 залууд зодуулж жочид буудлын руу чирэгдэн орж бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсон гэж өөрийгөө хэлдэг. Дуудлага хүлээн авсан цагдаа нар шууд хөдлөж түүний хэлсэн зочид буудал болон хамт архиусан гих баарны хамгаалалтын камерын бичлэгийг шүүж эхэлтэл зочдын мэдээлэл машины зогсоолын бүртгэл дээр үндэслэн жигтнүүдийг бол шууд тогтоож чаддаг. Гэвч тэдгээр нэрс дундаас нэгэн залуугийн нэр мөрдөгчдийн нүдийг бол орой дээр нь гаргадаг. Тэр нь Ли Тэн Хятадын ард түмний хайртай домогт дуучин Ли Шуанжан болон түүний эхнэр мөнгөө нарын ганц хүү байсан. За энэ Ли Шуанжан гэдэг дуучин болохоор зүгээр нэг алдарт дуучин биш. Тэр бол Хятад улсын төрийн тогтолцоог сурталчилдаг, соёл урлагийн салбарын хамгийн дээд эрх мэдэлтэй төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн соёлын бэлэг тэмдэг болсон дуучин байгаа. Товчхондоо эд хөрөнгө эрх мэдлийг бүрэн атгсан асар том давуу эрх бүхий гэр бүлээ гэсэн үг. Түүний эхнэр мөн адил алдартай дуучин байсан бөгөөд нөхрөөсөө 27 насаар дүү гэдгээрээ бүрч их алдартай эмэгтэй. Энэхүү алдартай хосоос төрсэн ганц хүү Ли Тэн нь багаасаа эцэг эхийнхээ авьяасыг өвлөн авсан гоц ухаантай гэгддэг хүү. Тэдний тансаг хаусны зочны өрөөнд хүүгийнхээ төгөлдөр хуурын аянд дуулж буй гэр бүлийн дүр зураг Хятад хүн бүрийн мөрөөдөл байсан. Хэвлэл мэдээллийнхэн ч тэднийг үндэсний элит урлагийн гэр бүл гэж магтдаг. Гэвч энэ ганц хүн томорхон хэрээр хэвлэлээр элдв хэрэг тарьдаг асуудалтай хүүхэд гэж цоллогдох болж тэдний нэр хүндэд баг багаар ан цав сууж эхэлсэн. Тэгээд эцэст нь тэрээр 4 найзын хамт бүлэг хэрэгүүлдэж хэрэг нь дээд зэгтээ хүрсэн нь энэ байгаа. За тэгээ энэхүү хэрэг болохоор Хятадын сошиал сүлжээ болох Weibo-гийн хайлтыг өдөр бүрт хэрэгүүлж мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болсон. Тухайн үед нийгмийн том асуудал болоод байсан баячуудын 2 дахь үе эрх мэдэлтнүүдийн эрх хүүхдүүдийн даварсан авиртай давхцаж ард түмний уур хилэн гол бүр маш их бадраасан. Энэ үед эцэг эх болох Ли Шуанжан болон түүний ээж хоёрын гаргасан хариу үйлдэл олон нийтийн дургуутслыг улам бүр дэвэргэж тэднийг хүндэлдэг байсан хүмүүс бүгд тэдний гэр бүлээс нүрээ буруулахад хүргэдэг. Хуулийн өмнө бүгд тэгш эрэхтэй гих зарчмыг баримталдаг Хятадын шүүх энэ удаад яг ямар шийдвэр гаргасан болоо гэдгийг өнөөдөр би та бүхэнд Хятадын үндэсний дуучин Ли Шуанжаныг мөхөлд хүргэсэн түүний ганц хүү Ли Тэнгийн бүлэг хэргийн талаар ярьж өгье. За Ли Шуанжан буюу аав нь 1939 онд Харбины нэгэн ядуу гэр бүлд төрсэн хаваа сэргэлэн зантай, маш үзэсгэлэнтэй хоолойтой, багаасаа дуулдаг авьяастай, тэмцээн болгоноос шагнал авдаг хүү байсан. Сүүлдээ тэрээр Хятадын хамгийн нэр хүндтэй хөгжмийн дээд сургуульд элсэн орж олон алдартай дуучдыг багшаа болгодог. Царайлаг хошин шогийн мэдрэмжтэй онцгой авьяастай Ли Шуанжан охтын дунд маш их алдартай болдог. Түүний эмэгтэйчүүдийн асуудал үнэхээр дуйлаантай байсан бөгөөд ялангуяа өөрийнхөө багш байсан Германд дуурийн чиглэлээр суралцсан Хятадын шилдэг сопрано дуучин Жанинтэй үүсгэсэн амаргийн харилцаа бүгдийг цочирдуулж байсан. Тэд 20 гаруй насны зүрүүтэй байсан ч энэ нь
бидэнд саад болсонгүй. Гэвч хамгийн том асуудал нь Жангийн аль хэдийн нэг гэр бүлтэй түүний нөхөр нь Хятадын Пуужингийн эцэг гэгддэг Чиншэн гэдэг хүн байсан. Энэхүү нууц амргийн явдал Хятадын дээд тушаалтнуудын чихэнд хүрч уурссан дарга нар Ли Шонжаныг устгахыг завдсан ч урлагийнхны гуйлтаар арай ядан түүнийг амьд үлдээж байсан түүхтэй. Амьд үлдээснийхээ оронд түүнийг Бээжингээс хол Шинжаан уйгурын чуулга руу цөлсөн. Шинжаанд цөлөгдсөн Ли Шонжан тэндээ дуучин гэдгээрээ мандаж эхэлсэн. Гэвч хуучин зуршлаа орхиж чадалгүй тентхийн үзэсгэлэнтэй бүжигчин Дининтэй хайр сэтгэлийн холбоотой болсон. Гэвч Динин мөн л адил гэр бүлтэй эмэгтэй байсан бөгөөд тэдний харилцаа Дининийг жирэмсэн болоход илэрч тэрээр нөхрөөсөө салж Ли Шонжантай гэрлэн хүүд хөрвүүлдэг. Энэ хэрэгээс болж Ли Шонжан бүх тоглолтоос хөөгдөж тайзны ард дуулдаг дуучин болсон. Гэвч энэ нь хожим түүнд маш том боломж болж эргэж ирсэн байгаа. Тэрээр тайзны ард ажиллаж байхдаа нурууга гэмтээж имлэг твтгтээ Дин Сяопин буюу Хятадын маш алдартай удирдагч түүний хүү Дин Буфантай танилцж дотны найзууд болсон. Найзынхаа дэмжлэгээр тэрээр Бээжингийн төв чуулганд буцан орж эх орноо магтан дуулсан дуунуудаараа үндэсний дуучны суудалд заларч эхэлсэн. Ли Шонжан Бээжинд нэр алдар нь өсөж байх үед түүний эхнэр хүү хоёр Шинжаанд үлдцгээдэг. Угийн шалиг зантай тэрээр олон жүжигчин хүүхнүүдтэй орооцолдож дотоод шийтгэл хид хүлээсэн ч чуулгын гол од байсан тул зүгээр л өнгөрдөг байсан. Эцэст нь түүний араар тавилтыг тэсвэрлээгүй эхнэр Динин нь халах шийдвэр гаргадаг. Үүний дараа буюу 1990 онд 50 настай болсон Ли Шонжан өөрийн шав өөрөөсөө 27 насаар дүү Мөнгөтэй дахин гэрэлцгээдэг. Мөнгөө бол ядуу гэр бүлээс гаралтайч дуулах авьяастай охин байсан бөгөөд багш Ли Шонжаныхаа нөлөөгөөр урлагийн элит сургуульд орж түүний дэмжлэгээр чуулгын гол дуучин болсон байгаа. Үүнээс хойш бол Хятадын ард түмний хайртай дуучин болж хувирдаг. Тэгээд 1996 онд тэдний дундаас хүү Ли Тэнэн мэндэлсэн 60 төгсөн наснда хүүтэй болсон Ли Шонжан хүүгээ маш их эрхлүүлдэг байсан. Түүн 4 настайгаасаа шилдэг профессорудаар төгөлдөр хуур, биерийн уран бичлэг заалгаж 10 настайдаа Хятадын өсвөр хоккейчин Бээжингийн Олимпийн хүүхдийн илч төлөөлөгч болж бусдаас огт өөр гараанаас амьдралаа эхлүүлдэг. Хүүг дунд сургуульд ороход нь тэд Америк руу хоккейн чиглэлээр сургахаар явуулсан ч эрх зантай Ли Тэн Америкийн амьдралд тасалгүй гэрээ санаад байна гэд сургуулаа дур мэдэн хайж Хятадд буцаад хүрээд ирдэг. Сургуулаа хаяад буцаад хүрээд ирсэн хүүгээ эцэг эхэн зэмлэхийн оронд хацар дээр нь үнсэж чам шиг онцгой хүүхэд сургуульд явахын цагийн гарт одооноос чамайг айдол дуучин болгоё гэж том агентлагууд руу дагуулж очдог. Авьяастай дээрээс нь насар хүчрэхэг эцэг ихтэй түүний хувьд од болох нь бол цаг хугацааны л асуудал байсан. Ийхүү бүх зүйл байсан хүү Ли Тэнд ганцхан зөвлөл дутуу байсан. Тэр нь хүн чанар хүмүүжил. Тэрхий ирэх үссэн тэрээр уур уцаартай өөрийгөө хянах чадваргүй нэгэн болж хувирдаг. Жаахан л таалагдахгүй бол гэр орныхоо эд зүйлсийг эвдэж, туслах ажилтад харуулуудыг зодож дарамтлагдаг байсан. Сургууль дээрээч үеийнхнээсээ том биетэйгээ ашиглаж хүүхдүүдийг дээрлэхэж, мөнгө эд зүйлсийг нь дээрэмдэж, багш нарынхаа өдөөс бүр гар далайдаг болсон. Ли Тэн гадаа хэрэг тарих болгонд эцэг их нь мөнгө эрх мэдлээрээ бүхнийг хааж нуун дарагдуулдаг байсан тул тэрээр ямар ч шийтгэл хүлээж байгаагүй. Үүнээс болоод хүүхдүүд түүнээс хөтлөө айдаг байсан. Эцэг их нь түүнийг асуудалтайг мэдсээр байж од болгохын тулд ганц ч цомог гаргаагүй хүүдээ зориулж хувийн бүр концерт, тоглолт зохион байгуулж өгч алдартай одуудыг урин фэн клуб хүртэл бүр байгуулж өгч байсан. Ийхүү амьдарч агаад нэг өдөр 15 настай болсон Ли Тэн жолооны үнэмлэхгүй мөртлөө эцэг эхийнхээ BMW машиныг унаж яваад өөр нэгэн машиныг хүчтэй мөргөж энэ нь түүний хурд хэтрүүлснээс болсон осол болж таардаг. Гэвч Ли Тэн машинаасаа бууж ирээд хохирогч жолооч руу хуруугаараа чичин хараад жолооч өөдөөс нь уурлахад өөдөөс нь Ли Тэн бүр их уурлаж найзуудаа дуудан тэрхүү жолооч болоод хамт явж байсан эхнэрийг нь хүмүүсийн нүдэн дээр зэрлэгээр зодож машиныг нь бүр эвдсэн байгаа. Хамгийн аимшигтай нь машины арын суудалд сууж байсан тэдний жаахан хүүхэд эцэг ихээ задуулж байгааг өдөрөө харан маш их айж сандарсан явдал байсан. Энэ дүр зургийг харсан иргэд гар утсаараа бичлэг хийж Ли Тэнийг зутгаас сэргийлж хааж зогсцоодог. Ингээд энэхүү хэргийн улмаас хохирогч толгойтой хүнд бэртэж 11 ойдол тавилсан. Тухайн үед Ли Тэний занл хийлж хэлсэн үг хятад даяар шуугаан тарьдаг. Тэр хэлэхдээ намайг хааж зогсож байгаа залуусаа манай аав Ли Шонжан шүү гэж хашгирч байсан. Өмнө нь эцэг их нь хэргийг нь нуудаг байсан ч энэ удаад иргэд бичлэг хийж зургийг нь цахим орчинд цацснаар олон нийтийн шүүмжлэл хяналтаас гарсан. Мөрдөн байцаалтаар Ли Тэн өмнө нь 32 удаа замын хөдөлгөөний дүрм зөрчиж байсан бөгөөд аавынхаа ганцхан
усан утсаар ярилтаар бүх хэрэгээс мултардаг байсан нь ил болдог. Асуудал томорч эхэлмэгт буюу Ли Шуанжон эмнэлэгт очиж хүүхдээ буруу хүмүүжүүлсэн нь миний буруу хэмээн нулимс туслуулан уучлалт гуйсан ч түүний дагаж авсан олон хамгаалагчдыг харсан эргээд түүнийг чин сэтгэлээсээ харамсаагүй зүгээр л жүжиглж байна гэж үздэсгэж байсан. Хэвлэлүүд түүнийг насанд хүрээгүй тул хөнгөн шийтгэл авах хаа гэж таамаглаж байсан ч хятадын шүүх олон нийтийн уур хилэн дарахын тулд гүд 1 жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх газар руу илгээх шийдвэрийг тухайн үед гаргаж байсан. Хүмүүжүүлэх газраас суллагдаж ирэхэд эцэг их нь хүүгээ шинэ хүн болсон гимссэн гэж хэвлэлээр цацаж нэрийг нь хүртэл Ли Гуанпён болгож өөрчилж өгдөг. Гэвч мэдээж хүний дан чанар бол тийм амархан өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Тэрээр урдынхаараа шүн бүр найзуудтайгаа баар, шүнийн клуб хэсэж хүмүүжүүлэх газарт байснаа одон медаль авсан юм шиг найзуудтай бүр гайхуулж ярьдаг байсан байгаа. Тэгээд удалгүй 17 настай Литийн 4 найзынхаа хамт баарнд ууж байхдаа 23 настай Ян гэх эмэгтэйг уруу татаж ухаан алдтал нь уулгаад зочид буудлын руу авч явсан. Тэгээд тэнд ухаангүй байсан хохирогчийг ээлжлэн хүчирхийл эсэргүүцэгт нь хүч хэрэглэн зодсон байгаа. Хэрэг үлдэж дуусмагцаа тэд эмэгтэйн дээр хэдэн зуун йон шидээд тэгээд буудлаас гарч авцгаасан. Зочид буудлын бичилгээ Ян эмэгтэй огт алхаж чадахгүй хоёр залууд сугдуулан өрөө рүү орж байгаа нь түлд тодорхой харагдсан. Цагдаа нар Литийн болон түүний найзуудыг баарнаас согтуу байхад нь баривчилж чадсан. Энэ үед Литийн цагдаагийн асуултанд тэр чинь баарны хүүхэн байсан штэ, бид мөнгийг нь төлсөн, юунд нь болохгүй гээд байгаа юм бэ гэж бүр хариулж исэн. Гэвч тэрээр амьдрал тийм амархан биш гэдгийг удалгүй ойлгож эхэлдэг. Литийн баривчлагдсан мэдээ хятадын телевизээр шууд цацагдаж хэрэг нь зүгээр нэг хэрэг биш, хүн хулгайлт, бүлэг хүчирхийлэл, занал хийлэл үйлдсэн гэсэн хүнд хэрэг гэдэгт тооцогдож эхэлсэн. Мэдээж хүүгээ аврахын тулд Ли Шуанжон Бээжингийн хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлсөлсөн ч эхнэр мөнгөгийн зүй бус дарамт шаардлагыг тэсвэрлээгүй өмгөөлөгчд ажлаасаа татгалзаж байсан. Сүүлдээ тэд хүүгээ насанд хүрээгүй хэмээн нэрийг нь нууцлахыг шаардаж хэргийг хаалттай явуулахыг ч оролдож хэлцгээдэг. Энэ хэрэгт Литингээс гадна 4 хүүхэд байсан ч хэвлэлээр зөвхөн түүний нэр л гарч ирсэн нь сонирхолтой. Бус хүүхдүүд нь болохоор Литингээс ч илүү хүчирхэг Бээжингийн улс төр бизнес элит түүдийн хүүхдүүд байсан гэдэг цуурхал ол сүлд тарж эхэлсэн. Тэдний нэг нь Литингийн гар хөл болсон 23 настай залуу байсан бөгөөд үлдсэн хүүхдүүд нь баян бизнесменийн хүүхдүүд байсан байгаа. За ингээд шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурлын үеэр бол Литингийн насны асуудал яригдаж эхэлсэн. Түүнийг албан ёсоор 17 той гэж байсан ч сургуулийнх нь бүртгэлээр тэр аль хэдийн 19 настай насанд хүрсэн байх магадлалтай гэж харагдаж эхэлдэг. Хэрвээ тэр насанд хүрсэн бол хятадын хуулиар хамгийн багадаа 10 жилээс ахуулаад таазаар ахуулах ял хүртэл авах боломжтой байсан тул эцэг эх нь ялыг нь хөнгөлөхийн тулд насыг нь дарсан гэж олон нийт бол үзэж эхэлсэн. Эхнэр мөнгөний хэвлэл ярилцлага өгтөө миний хүү маш гинэн цайлган тэр баарны хүүхний тавьсан урхинд л орчихлоо. Тэр эмэгтэй мөнгө авах гэж миний хүүг гүтгсэн хэмээн хохирогчийг дахин буруутгаж баарны менежерийг биеэ үнэлэлт зохион байгуулсан хэрэгээр бүр баарны менежерт гомдол хүртэл үүсгэсэн байгаа. Бүр нэр хүндтэй их сургуулийн профессор хүртэл баарны хүүхний хүчирхийлэх нь жирийн эмэгтэйг хүчирхийлэхээс нийгэмд үзүүлэх хор уршиг нь баг тул ижил төвшөнд шийтгэж болохгүй гэж хэлээд ард түмний уур хилэн бадрааж эцэст нь уучлалт гуйсан. Тэгээ өөрийнхөө тэр бичсэн бичвэрийг бол бас устгаж исэн байгаа. За тэгээ энэ хэрэг дэгдсэний дараа бол хохирогч эмэгтэй сэтгэл готролд орж эмнэлэг твцсэн бөгөөд хожим нь хэвлэлд гарч өөрийгөө баарны ажилтан биш гэдгээ батлаж тухайн өдрийн аимшигт үйл явдлын талаар гэрчийн мэдүүлэг бол өгж исэн байгаа. Мөнгөө хүүгээ цагаатгахын тулд нээлттэй шүүх хурал хийлгэхийг хүссэн ч шүүх Литинийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар татгалзаж хаалттайгаар хурлыг нь хийсэн. Шүүх хурал дээр Литин би согтуу байсан болохоор юу ч санахгүй байна. Бэлгийн харилцаанд ороогүй гэж зүтгэсэн ч шүүхээс түүнд 10 жилийн хорих ялыг оноосон. Харин хамтран үлдсэн насанд хүрсэн залуучуудад 12 жил болоод 4-6 жилийн ялуудыг оноосон байгаа. Ард түмэн баячуудын хүүхэд ял авахгүй мултарна гэж бодож байсан ч шүүхээс бодит ял өгснийг хараад энэ бол сошиал медиа, интернетийн хүч байлаа хэмээн ам уралдан ярьцгааж исэн. Энэ хэргийн дараа ард түмний хүндлэлийг хүлээсэн Ли Шуанжон мөнгө нар улсын хэмжээний бүх арга хэмжээнээс хөөгдөж соёл урлагийн салбараас үүрд арчигдсан. Ли Шуанжон сэтгэл санааны гүн цочролд орж
эмнэлэгт хэвтсэн. 2023 оны 3 дугаар сард Лидийн 10 жилийн ялаа бүрэн эдлээд чоронгоос суллагдсан. Эцэг эх нь хүүгээ гарч ирэхэд баярлан ухтаж шууд Америк руу сургуульд явуулдаг. Эцэг эх нь бол хүүгээ өөрчлөгдсөн гэж хэвлэл мэдээлэл ярилцлага өгч исэн. Гэвч мэдээж хүн бол тийм амархан өөрчлөгдөхгүй. Саяхан гарсан мэдээллээр бол Лидийн Лас Вегасын Мөритө тоглоомонд донтож 8 сая доллар буюу хятад мөнгөөр асар их хэмжээний мөнгө алдсан. Эхнэр мөнгөний өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгөө зарж хүүгийнхээ өрийг дараад Америк руу дөрвөхийг завдсан ч хөрөнгөө гадаад руу хууль бусаар гаргахыг завдсан хэрэгээр эдийн засгийн газраас улс орноос гарахыг нь бүр мөсөн хоригдсан шийдвэрийг авсан гэж байгаа. Ийхүү эрх мэдэл хөрөнгө мөнгөөр даналзаж байсан хятадын элит гэр бүл ганц хүүгийнхээ балгаар бүр мөсөн мөхөлд хүрсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж чинь. Тэгээ та бүхэн бас хятадууд хэдий эрх мэдэлтэй өөрсдөө алдар нэрийг өгсөн хүндээ хүртэл яг шийдвэрийг нэлийн хатуу гаргаж чаддаг гэдгийг энэ хэрэгээс бас харсан гэж бодож байна. Тэчний алдар нэртэй хүмүүс байлаа гэд хүүхдээ буруу хүмүүжүүлж эрхлүүлж өсгснөөс болоод хүүхэд нь ямар ч ухамсаргүй болж эцэст нь эцэг эхээ бүрэн сөөрөл хүргэсэн гэж би бол харж байна. За тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод ямар сэтгэл төрсөн гэдгээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.